За сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Шилийн эрсийн домог түүхүүд цувралын маань парт 2 ороход бэлэн боллоо. Энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ шилийн богдод тангараг өргөсөн 32 дахь сайн эр эсгэрдэг дамб, тахицайран буюу сунгаар цэсрэн, Товаагийн баячуудын шүдний өвчин болж явсан Жотонгийн Арья нарын түүхийг уншиж хүрэхээр бэлтгэлээ. Бичлэг эхлэхийн өмнө сонсогчид маань YouTube сувгаа subscribe хийгээгүй бол subscribe хийгээд мөн бичлэг дээрээ лайк дарж комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсье. Таны дарсан лайк, бичсэн комент бүхний тоогоор YouTube-ийн алгоритм манай бичлэгийг илүү олон хүнд санал болгож бид бүхэн илүү олоола болоход маш их дэмжлэг болж байдаг шүү. За ингээд олон таван үггүйгээр хамтдаа бичлэг рүүгэн орцгоё. Шилийн богдод тангараг өргөсөн 32 дахь сайн эр эсгэрдэг дамб. Манжийн дарангуйллын үе болон Богд хаанд Монгол улсын үед Даргангийн шилийн богд ууланд нийтдээ 32 шилийн сайн эр тангараг өргөсөн байх бөгөөд эдгээрийг даргангчууд ард түмэнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шилийн сайн эрчүүд гэж үздэг юм байна. Ардын хувьсгал ялан мандснаас хойш буюу соцныгмын үед шилийн богд ууланд очиж тангараг өргөсөн шилийн эрс мэрсэр байдаг ч дээрх 32 сайн эрийн зиндаанд үнэлэгдэж явсангүй. Энэ нь социалист төрийн үед шилийн эрчүүд малын хулгайч гэж адлагдж явсантай нь холбоотой биз. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн дээрх сайн эрчүүдийн хамгийн сүүлийнх нь буюу 32 дахь тангараг өргөсөн хүн нь Даргангийн шилийн сайн эр эсгэрдэг дам байжээ. Лагийн дамб нь 1890-ад оны үед Сүхбаатар аймгийн Онгон сумын Шарбүрд хэмээх газар төржээ. Тэрбээр 90 цент хөрмөгцөөл ар өвөр хошуудаас алил баян тарган гэсэн ноёд биодлын адуу малыг хулгайлж ядуу буурай хүмүүс тарааж өгдөг болсноор нутаг хушуунтай хүндлэгдэх болжээ. Тэрнийг ямар ч харанхуй шөнө морины толгой алдалгүй уургалдаг, газар сайн таньж мэддэг, сайхан эсгэрдэг хүн байсан хэмээн нутгийнх нь хөгшөд өнөө болтол дурсдаг аж. Тэрбээр мааж, саарал, борхүүхэн, онгой бор, адья, оюун нарын 7 хүүхэдтэй байж. Онгой бор оюун нар нь дээхэн үед Сүхбаатар аймагт жолооч хийж явжээ. Эсгэрдэг дамбын 7 хүүхдээс адья нэдүүгээ амьд зэрүүн байгаа бөгөөд тэрбээр Сүхбаатар аймагт амьдардаг аж. Саяхан онгой борын хүү Чулуунбаатар дарааг түүхийг хүүрнэсэн юм. Дамбын төрсөн эгч Цэрэн лам гэдэг хүн байж. Хожим Цэрэн лам дүү дамбынхаа тухай би дүүгээ олон хоногор явхад нь их л санаа зовж өдөр шөнөгүй хүлээдэг байлаа. Тэгээд эсгэрэг чимээнээр нь дүүгээ ирж байгааг мэддэг байсан. Оройн дуу их сонор байдаг. Намайг голдуу үнээ сааж явах үед дүүгийн маань эсгэрэг чимээ сонсогддог байлаа. Энэ чимээнээр нь тулгаандаа цай тавьж буцалгаад сууж байхад дүү маань орж ирдэг байсан. Бөөр хагас өртөө газараас эсгэрэг чимээ сонсогддог байсныг бодоход дүү маань гайхамшигтай сайхан эсгэрдэг хүн байж дээ гэж дурсдаг байж. Эсгэрдэг дамб ихэвчлэн өвөр Монголын сүнэд бараг үзэмчин хушуудаас явж адуу хөөж ирдэг байжээ. Өвөр Монголын сайн эрчүүдийн заримтай додон нөхөрлөж, заримтай зодтолдож дашуурын амт үзүүлж явсан гэдэг. Нэг удаа дамб нутгийнхаа шилийн эр болохын дон шүглсэн хутгуур Жана гэгчтэй өвөр Монголоос адуу хөөхөр болжээ. Гэвч Жана цаанаа муу санаа агуулсан байсныг дамб мэдсэнгүй. Учир нь тухайн үед эсгэрдэг дамб хөх ханд нарын шилийн эрчүүд Даргангийн ард түмний дунд эхэд нэрд гарч байсан бөгөөд энэ нь татаархсан Жана өрсөлдөгчөө хороож өөрөө нэрд гарахыг хүсжээ. Тэгээд тэр өвөр Монголоос адуу хөөж ирэх хэмээн дамбыг өдөр шөнөгүй гуйж байсаар нэг өдөр хүслийг үйлдэлтүүлж дамбын хамт өвөр Монголын сүнэд хош руу явсан байна. Гэвч тэр цаагаараа сүндийн хулгайч нартай хойволцчихсан байж. Мань хоёр сөндөөс баахан адуу хөөгөөд Даргангийн нутгийн зах сэжүүрийг хараад амс хийж суудал хойноос нь хідэн хүн гизэг даран хөөсөр гүйцэж ирсэн байна. Угийн бие томтой зодон зохионд гаргууд эсгэрдэг дамб тэдэнтэй жуудал барилцаад авч. Харин хар амиа бодсон Жана тэдэнтэй барилцаж явахын оронд дамбын имээлтэй морийг хөдлөөд хөөж явсан адуунаас тэн хагасыг нь дастаж хөөгөөд нутгийн зүг оджээ. Хээр хөдөө явган үсгэн бас тэгээд 4-5 хүнтэй ганцаараа зодтолдод үлдсэн дамбыг Жана амьд гарахгүй гэж итгэсэн байна. Тэгээд ч тэрнтэй хойволцсон сөндийнхэн дамбыг алах даалгавартай байж. Жана шууд явсаар дамбын дэрж эхнэрт нь имээлтэй морийг нөгөхдөө нөхөр чинь ам өргөцсөн. Би 90 санд амиа авч гарлаа.
Харин хошуунаас адуу хүйсэн биднийг хохиолохоор нааш цааш нь юм ярьсны хэрэггүй шүү гэж захиад явжээ. Харин энэ үед Дамба 4-5 хүнтэй хүч тамираа бартал ноцолдож арай гэж амьд гараад ойролцоох адуун дундаас нэг мөр дэлдэж унаад нутгийн зүг хөдөлсөн байна. Тэрнийг хагас өртөө газраас эсгэрэхэд эхнэр нь энэ чимээг сонсоод цай чандаг байсан бөгөөд хутгуур жанаагаас нөхрөө өгсөн гэж сонсоод үе гашуу болж суусан тэрбээр гэнэт эсгэрэх чимээ сонсоод мэл гайхаж зэлхөхөрчээ. Дамби гэртээ орж иртэл эхнэр нь авдран дээрээ зул өргөжгсөн. Аяганд нь цайныхаа дээжийг хийгээ тавьчихсан уйлаад сууж байсан гэдэг. Эсгэрдэг Дамба гэртээ 2 хоног биеэ дэнхрүүлж хутгуур жанаа дээр очтол манер царай цанхигоод игээ тэл цус харавчихсангүй. Дамба тэрэнд хандаж чи эр хүний сүг юм да. Харин утгийн дээрэмждийн дунд нэгийг орхиод амьд золбон зүгтэн гэдгийг чинь дааж би мэдсэнгүй. Цаашид хоёулаа бие биенээсээ хол явцгаая гэж хэлээд тэрнтэй тангараг дасарч байж. Жанаа урдаас хөөж ирсэн адууга ядуу ардуудад гараалгүй өөрөө авчихсан байсныг Дамба бүгдийг нь тоож аваачаад ядуу айлуудад харааж байсан гэдэг. Энэний дараа арга ядарсан жанаа хөдөөхөр хон хариулж явсан жаахан хүүхдийн амийг бүрэлгээд хэдэн хон туугаад явчихж. Эсгэрдэг Дамба энэ тухай дууж сонсоод арчаагаа алдсан хулгайч жанааг морин дээрээс хурах шиг шүүрчид дүүрэн ууланд аваачаад чи яах гэж нялх амтныг алж байгаа юм бэ гэж зандарч. Хариуд нь жанаа хүүхэд ч гисэн амьд гэрч шүү дээ гэсэн байна. Энэ үгийг сонсоод Дамба аимшигтайгаар хэлэгнэж гэрчийг алдгийн бол чийж гисэн адууны хулгайн гэрч шүү гэдэг тэрний хөлөөр нь модноос дүүжлээд орхин оджээ. Гэвч муу хүн өгдөггүй гихчээр хутгуур жанааг модон дүүжлээстэй өглөөд байхад нь нутгийнх нь нэг хүн тааралдаж амийг нь аварч байсан гэдэг. Эсгэрдэг Дамба нэг удаа доо явныханд баригдаад хинтийн шоронд саатуулагджээ. Тэгээд хойгуудын арга хавийг олж гадуур ажиллаж байхдаа нэгэн хянагчийн 2 сайхан морийг хулгайлж унаад эхнэр хүүхэдтэйгээ уулзахаараа нутгийн зүг одсон байна. Ингээд гэртээ 3 хоноод хинтийн шоронд буудсан ирж мөнөө хянагчид 2 морийг нь өгөхдөө эр хүний хүссэн газарт нь хөргөж өгдөг сайн морд байна гэд мордыг нь үзчихээд мөрдөнд буцаад орж байсан гэдэг. Эннээс үүдэн доо яамныхан тэрнийг итгэлтэй сайн хулгайч байна гэж үнэлээд тагнуулын хэрэгт ашиглахаар хот руу авч явжээ. Ер нь тухайн үед шилийн сан ирчүүдийг өвөрлөгч нутг руу явуулж тагнуул хийх зорилго агуулж байсан бөгөөд ингээх болгондоо доо яамныхан өмнө нь адуу мал хөөж туусан дээрэм тонол хийсэн гэх хэргийг нь үлгэж аваад шорон гянданд хорж нэг ёсондоо барьц залдаг байж. Тэгээд дараа нь чамаа хэрвээ их орныхоо төлөө үнэнчээр зүтгэх юм бол ялаас чинчилүүлнэ гэх жишээтэй. Хээрэр гэрээ хизээр дэр хийгээ сурчсан шилийн ирчүүд энэхүү саналыг нь шууд л зөвшөөрдөг байж. Их орныхоо төлөө гэдэг нь харийн нутаг руу орж тагнуулыг хийхэлж байгаа хэрэг. Тухайн үед доо яамны жикистүүд шилийн ирийн дүрд хуурын тагнуул хийдэг байж. Гэвч жикистүүд шилийн хулгайчийн дүрд хуурай тагнуул хийх нэгэн хэрэг. Шилийн ирчүүд жинхэнэ дүр төрхөөрөө их орноос даалгавар аваад тагнуул хийх буурч өөр хэрэг шүү дээ. Өөр хэрэг гэдгийн учир нь өвөрлөгч нутагт аль хэдийнэ танилцуулсан эсгэрдэг Дамба мэтийн шилийн ирчүүдийг хятадууд хизээж тагнуул дуршуул гэж хардахгүй, бас сэрдэхгүй. Харин ол заш шиг хайхаар явна гэж сэрэмжлээд адуу маллаа хямгадаж таарна. Гэтэл цаагуур нь мань хүмүүс хинээж санаанд оронгүй үйлдэл хийх жишээтэй. Шилийн хулгайч нараар тагнуул дуршуул хийлгэх нь эмэл ашигтай байж. Доо яамныхан баригдаад хинтийн шорон руу ажигдсан эсгэрдэг Дамба хэдэн сарын дараа 2 нүдний сундаг дуран захиур буугаар шагнуулаад нутагтаа ирж байсан гэдэг. Энэ нь уг нь учир хэрэг дээрээ тагнуулын үр гүйцэтгээд ирсний нотолгоо байлаа. Шилийн богд ууланд тангараг өргөссөн Дариг ангийн 32 сайн ирийн нэг болох эсгэрдэг Дамбыг Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат яруу найрагч Минд оёо сайн мэддэг. Амьд ахуйд нь барааг нь харж үг солилцож явсан гэдэг. Сайн эр Дамба нь 1972 онд 80 орчим наснда таалал төгсжээ. Өвгөн болсон хойнооч тэрний хүч тэнхээ дэгтлээ харж байсангүй. Нэг удаа тэрний хүү онгой бор гэртээ сохтоо ирээд ойр хавийнхаа хүмүүст агсан тавих хайцсан байна. Дэгтэл 70 гаруй настай эсгэрдэг Дамба босч ирэн өөрөөсөө том хүүгээ барьж аваад орон дээр жуулуудтал тэрний өрөөсөн гутал холоо сугуусарч байсан гэдэг үлээ. Та бүхэндээ уншин хүргэхэд дараагийн шилийн сайн нэрийн түүх буюу Дахицайран буюу Сунгар Цэсрэн 30-ад оны үед Хөвсгөл аймагт Дахицайран хэмээх цуутай ир байсан бөгөөд тэрээр зарим үед Дахицайран нэртэйгээр бөөлж
Бусдад хараалж чадах ийгээд сүйдэлж шахдаг. Заримдаа сунгаар цэсрэн нэртэйгээр хөвсгөлийн тайгад шилийн гэр маягаар амьдарч эдгэндээс адуу мал хөөгөөд явж байдаг. Нэг ёсондоо хоёр нэртэй хоёр өөр янзын дүрд хувирдаг элдвтэй хүн байсан бол л доо. Тэрний тухай зарим нэг яриана хүн үнэмшмээргүй. Игээл домгийн шинжтэй байхыг нь яана. Хөвсгөл аймгийн харьяат Ж буян хишиг дэ баясгалан нарын хүмүүс тэрний тухай хуучилсныг та бүхэндээ уншин хүргэе. Тагцаарн буюу сунгаар зэсрэн гэгч нь харнялхаас маш хүнд хэцүү амьдрал туулжээ. Учир нь тэр үед Оросд дайн самуун дэгдэж, энээс дөрвж зугтсан эссэн бусын явуулын тэнмэлүүд Монголын хилэн дээсийг алхаж, хөвсгөл нутгийн цагаатнуудыг хүчирхийлэн дээрэмдэж, улмаар амьдрах их сурвалжуулсан цаа буг, урд соромжноос нь салгаж хаях нь их байж. Тиймээс Дагцаарингийн сэтгэл зүйд явуулын дээрэмжтийг үзэн ядах үзэл харнялхаас нь сууж эхэлжээ. Тэгээд тэднээс өш хонцон авахын тулд бөө болж хараалж чадахын хар судрыг өдөр шөнөгүй бясалгах болсон байна. Нэг удаа тэрээр хөвсгөл нутагт бүгсэн 50 гаруй явуулын тонуулчдыг хөнөөхийн тулд хөвсгөлийн тайгад зориуд урц барин сууж 10 хоногийн турш хараал хийжээ. Нээрэж төдөлгөө ренчин лум байрахны арын их тайга руу хүн толгойтой цөөвөр чиннууд гүйлдэх болсон байна. Эдгээр хажин амьтад бейсээ цуу даттан цусан далаас эврүүлэн хоололцоож байхыг дос нутгийн цаатангууд холоос хараад мэл гайхацгаасан байна. Сүүлдээ мөнөх цөөвөр чиннууд хайрхны ангал руу бейсээ хороосоор өөхөж өргөдөж дуусчээ. Гэвч үүний дараахан ренчин лум байрахны гүн хавцалд 50 гаруй хүний арагяас овоорчсан байсан гэдэг. Орой өдшийн цагаар уг хавцлаас хөх гал дөрүлзэн асдаг. Ойр хавьдан явсан хүн амьтанд захилгаан зохиулсан мэд тэр дороо өгдөг болсон гэх бөгөөд хэрвээ дээр их явдал амьдрал дээр жинхнээсээ тохиолдсон бол аюултай л юм байна. Бас ч гайхамшигч гэж хэлж болохоор юм шүү дээ. Явуулын тонуулчдад өшөрхөж хорссон нутгийн ардууд сэтгэлээ тайлбарлахын тулд дээр их яриаг зориу зохиомжилсан ч байж мэдэх юм. Дээр их итгэмээргүй явдлын тухай хож манай Дагцаарин үүлийн үр гэдг нь аливаа зүйлд заавалжгүй ирдэг ёстой юм. Тэр цөөвөр чоннууд маш их нүгэл үйлдсэн болохоор тааж давшгүй хөнөөл сөрөлд өрцсөн юм шүү дээ гэж ярьж байсан гэдэг. Гэхдээ Дагцаарин байн хараалж чадах хийгээд байдаггүй. Жохомхүү аргагүй шаардлагатай үед л гоц мэдрэхүйгээ ашигладаг байж. 1937 оны их илмэгдүүлэлтийн үеэр доо яамны ногоо малгайтнууд хөвсгөлийн лам хуурга, ноёд баяд ард иргэдийг олноор нь хядсан байдаг. Жохом тэр үед хөвсгөлийн тайгад нэг зэрлэг хүн бусдыг олноор нь алж устгаад байгаа мэдээ доо яамныханд иржээ. Тэрхүү зэрлэг этгээдийг устгахаар доо яамнаас 4 мэргэн буудагчийг илгээсэн гэх бөгөөд тэд бүрий болсон хойно ренчин лум байраханд хүрчээ. Гэтэл тайгын хавцлаас хөх гал маналцаад явчихаж мэргэн буудагчид тэр зүг рүү гал нийтэл мөнөх гал уулалцгаа болжээ. Тэд ямар ч гэсэн хүн байгаа нь ойлгомжтой гэж бодсон тул мэргэн буудагчид нэгийгээ үлдээгээд 3 тэр зүг рүү явцгаажээ. Гэвч тэдний хавцлын гэрмэгт дөнгөж очтол гинэд хөх гал маналцаж байсараа тэнгэрээс цахилгаан захиад бүгдийг нь аянган эргэж өргөсөн гэдэг. Энэ нь мөн л Дагцаарингийн хийсэн үйлдэл байсан бол л да. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа доо яамны зэвсгэлсэн хэдэн ногоо малгайт буутай зэргүүдийг маань аянга буулгаад хөнөөжгдөг тийм ид шилгэж юу байсан юм бэ? Энэ бол шашны монхруулга гэж онолдоод Дагцаарин барьж устгахаар хөвсгөл аймгийг зорьсон байна. Тэд ренчин лум сумбанд очингуудаа л Дагцаарин сураглаж улмаар нутгийн цаатан ардуудыг баривчлаад Зайрантан хаанаагаа хийлж өггээд эрүү шүүлд тулгаж эхэлжээ. Харин энэ үед Дагцаарин өөрөөс нь болж гэмгүй эргээд доо яамныхны гарт тарчилж байгааг мэдчихээд нэг үдэш ногоо малгайтнуудыг тайгын хавцалд бусдыг яргалж байхад нь шууд очсон байна. Гэхдээ тэр зүгээр нэг очсонгүй. Нэг нь том биетэй цаа унчихсан. Тэгсэн хэрний толгой байхгүй. Нэг гартаа савар, нөгөө гартаа толгоогоо барьчихсан цааднуудын урдсан тулж очжээ. Үүнийг хараад ногоо малгайтнуудын зүрх хамаараа гарах шахсан гэдэг. Тэд айснасаа болоод зэрэг гал нээж мөнөөх цаа унсан толгойг хүн ойн чөлөө рүү ухас хийжээ. Ногоо малгайтнууд хойноос нь өчнөөн буу тавьсан ч оногдсонгүй. Төдөлгүй тэнгэрээс захилгаан захилаад явчихаж. Энэ нь аянга буух дохой байсан бөгөөд өмнө нь 3 мэргэн буудагч аянган зохиулаад өгчихсэн болохоор ногоо малгайтнууд бидэнд аянгийн дохой өгöd байх шиг байна. Эндээс буушуухан холтыг гээд машинаас гаад давхиж одсон гэдэг. Хожим Дагцаарин тэр үед би шууд аянга буулгаж болохоор байлаа. Даанч тэр цэргийн хүмүүстэй цуг энгийн номхон цаатангууд ам өргөдөх гээд байсан юм.
Тэгээд л би дохио өгч сануулсан юм да гэж хуучилж байсан гэдэг. Хөвсгөл аймгийн Шилийн сан нэрээ Сунгаар Цэсрэн гэдэг хүний нэр өмнө нь бас сонсогдож байлаа. Хөвсгөлийн зарим иргэд Сунгаар Цэсрэн Дахицаарин хоёрыг нэг хүн хэмээн барим давин нотолдог аж. Нэрэж энэ хоёр хүний амьдарч чадсан нутаг орон цаг хугацаа яг тохирдог бөгөөд Дахицааринд зарим үед нэрээ өөрчлөөд өөр хүний дүрд хувирах шаардлагатай тулгардаг байсан бололтой. Ингэснээр ч зарим ажлыг сүрхий бүтээдэг байж дан ганц бөө зайрангаар яваад байх нь тэрэнд бас хангалттай санагдсангүй. Дээгэн үеийн даргангийн иржүүдийг төр засаг малын хулгайчийн дүрд хувиргаад тагнуулын хэрэгт ашигладаг байсан гэдэгтэй л утга нэг юм. 1930-аад оны үед Хөвсгөл аймгийн дотоодыг хамгаалах хэлтэст Будын Цэнд Аюуш гэж айхтар харгас итгэхэд байжээ. Тэрбээр хэлмэгсдийг байцаахта миний гард сайн ирэ 3 хоног нухлуулдаг юм. Дун зэргийн ирэ 2 хоног, жирийн ирэ ганц хоног нухлуулдаг. Тэгэхээр чамайг ямар ир болохыг чинь үзнэ гэд яргалж эхэлдэг байж. Тэгээд ганц хоногийн дотор буулгаж авахаараа янз бүрээр тамлах бөгөөд энэнд манжийн үеийн 9 ирүү нээж хэрэгэлдэг байж. Тухайлбал Тус нутгийн Саарал гомб гэгч залуухан ламыг яриалахдаа эрхий хуруунаас нь дүүжлэн тоосоо сугулсан байгаа юм. Гэвч гомб ганцхан тоосоо суглуулад л хийсэрийг хүлээж байсан гэдэг. Мөн хувилгаан дүүвэ гэгч настай ламын хомс руу хуулс шааж хэлсэрийг хүлээлгсэн бөгөөд дүүвэ лам тэрний яргаллыг даалгүй 3 хоногийн дараа нас барсан гэдэг. Тухайн үед зөвхөн хэлмэгсдэд бус гинт хэрэгт нүдэж Будын Цэнд Аюушийн гараар орж хамаг хэрэгээ хүлээдэг байж. Нэг өдөр дээр өгүүлсэн Дахицаарин буюу Сунгаар Цэсрэн туваагаас адуу хөөсөн хэрэгээр цагдаа нарт баригдаад Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хүргэгдэжээ. Гэхдээ тэр Будын Цэнд Аюуштай зориуд уулзахын тулд албаар баригдсан байгаа юм. Учир нь тэр Будын Цэнд Аюушийг 90 цент хүргэх гэж ядаж явахт нь төрсөн ахтай цуг энд тэндээс адуу хөөдөг. Нэг ёсондоо тэрний эртний танил дотны хүн нь байж л дээ. Тэрбээр баривчиж авчирсан хүмүүстэй би танаа тэр том дараага Будын Цэнд Аюуштай уулзмаар байна. Тэрнтэй уулзаагүй цагт би та нарт юу ч ярихгүй гэж адарчээ. Тиймээс тэд тэрнийг арга буюу Цэнд Аюушийн өрөөнд дагуулж орсон байна. Цэнд Аюуш тэрнийг хармагцаа. За Сунгаар ах ямар хэрэгээр наашаа ирэвдэ гэхэд Цэсрэн ийм л хэрэгээр ирлээ гэд ширээн дээр давсан нарийнхан хулсыг шүүрч аваад өөрийнхөө хүмүүс руу шааж өргөчээ. Тэгээд тэр эн чин манжийн үеийн эрүү шүүлтийн ихний даваа бидтэй. Дүүхүү нэг иймэрхүү юм хийж суудаг болоо юу. Их юм сурч гийгүүлжтэй. Хүний хүмүүс руу хулс шаах гэдэг ямар байна. Сайхан байгаа бидтэй гэхэд Цэнд Аюуш сайхан муухайг нь мэдэхгүй юм. Танд ямар байна да? Өвдөж байна уу гэж асууж. Тэгтэл Цэсрэн 15-ны цагдаа нар миний хумс руу энэ хулсыг мөн чолон удаа шаасан да. Одоо бүр дасал болчихож. За дүүхүү ахыхаа эрхий хуруунаас дүүжлээдэх. Цагийн сайханд би 7 тоосох суглуулдаг байсан юм. Гэвч чиний өрөөнд ердөө 3 тоосох байх чинь дүүхүү дахиад 4 тоосоо олоод ирээ гэж явдуулсан байна. Тэгтэл Цэнд Аюуш эвгүй байдалд орж Сунгаар ахаа та одоо юу яриад байна? Би таныг яалаа гэж байцаах юм бэ? Таныг наад цагдаа нар ч л байцаана үз. Би зөвхөн хувьсгалын эсрэг дэрсэлдсэн хүмүүсийг л байцаагдаг хүн. Хулгайч нартаа зууралдаж чадахгүй. Та одоо яваа гэсэн байна. Сунгаар Цэсрэн бүр жомогшиж. Чи чинь хулгайч нарын хөлхийг буулгад юм биш үү? Дүүхүү өөрт хамаагүй ажил битгий оролцож байна. Тэгээд чи энэ нутаг төрж үссэн хүн. Нутгийнхаа номхон хүлцэнгүй хүмүүст хатуугаар ханддаг чамайг би хувьдаа өршөхгүй. Яасан задарсан тарих вэ чи? Эцэг их хоёр чинь амьд байсан бол чамайг яах байсан бол энэ байдлаараа чи үхээд танд очих үз. Одоо чи наад тоосгоо гаргаж хай. Би танай хувьсгал засагт гомдол мэдүүлнэ. Танай засаг яагаад манжин үеийн эрүү шүүлт хэрэгэлдэг вүлээ? Танай засаг чинь ардын засаг, энэрмгүй засаг үсттэй гэхэд Цэнд Аюуш тэрний өмнө өвдөгсөгдөж. Сунгаар ахаа та намайг өршөө. Та надад битгийл хараал хийж үзээрэй дээ. Энэ бол хувьсгал засгийн шийдвэр биш. Миний шийдвэр. Би дахиж ингэхгүй. Одоо энэ тоосгонуудыг гаргаад хайлаа. Ахын минь найз байсны хувьд дүүхүүгээ өршөө. Би таны хэрэгээс мулталж чадсан шүүгийх зэрэгээр гуйж царайжсэн байна. Сунгаар Цэсрэн тэрний үгийг үл тоож чи намайг хэрэгээс мултлах гэж юу? Чамтай чамгүй би хэрэгээ өөрөө аргалчихна. Тэгээд ч хүн чанараа барсан чиний нэг мөн донхон тусаа надад өч үхэн жирэггүй. Намайг оролцсон хүмүүс өөрсдөө удахгүй баларж суурнэ гэсэн гэдэг.
Энэхүү сүрдүүлэг будын цэнд аюушд зүрхий зохилтуулж төдөлгүй тэр өөрийн сайн дураар ажилласаа халагдсан байна. Гэвч тэр доо ямны хар дансанд хэдийний орсон тул 1939 онд баахан ногоо малгайднуудын хамт зөвлөлт рүү ажигдаж тэндээ цаазаар авахулсан гэдэг. Харин сунгаар зэсрэн цаашид хэрэгсэн хэсэг нь тодорхойгүй. Зарим хүн тэрнийг адуу хөөсөөр хэрэгээс 10 жилийн ял авсан гэдэг бол зарим нь дахицааран буюу сунгаар зэсрэн 1960-ад оны үед юу Цэдэн балын цаатангуудад барьж өгсөн цагаан байшинд суугаагаараа өөд болсон гэж ярьдаг аж. 1960-ад оны үед Цэдэн бал дараага Хөөсгөл аймагт зочлохдоо Тус аймгийн Рэнчин Лүм сумаар орж л дээ. Тэгээд цаатангууд гэж бүхэл бүтэн сумын хэмжээтэй зэрлэг хүмүүс ой модонд урцовооход амьдарч явдгийг мэдээд буцжээ. Төдөлгүй тэр Рэнчин Лүм суманд жижигхэн амны сууцны дам байшингууд бариулсан бөгөөд сумын өдөрлгүүд хөвж тайгаас цаатангуудыг үрж залах шахуулын болцгоон байж энэхүү байруудад оруулснаар тэдний зарим нь доглог сайхан орон сууцанд тав тухтай амьдрах болсон байна. Энэ үед дахицааран буюу сунгаар зэсрэн аль хэдийн домоотчихсан. Бусдад хараалж чадах хийхэ байгаад мөн бусдын адуу малыг хөөхөө байгаад ёстой л коммунист дэглэмийн засуулсан хуцуулж хувирсан байж. Ер нь коммунист дэглэмийн суртал ухуулга ямар ч аавын хүүг ингэж л номхруулдаг байлаа шүү дээ. Эцэст нь өгүүлэхэд дахицааран сунгаар зэсрэн гэдэг нь нэг хүн үү, хоёр өөр хүн үү гэдгийг хэн ч үл мэднэ. Эсвэл нутгийн зарим нь ямар хүн хэн нэг нэрд гаргах гээд хоёр хүнийг нэг болгож хүч оруулсан ч байж мэдэх юм шүү дээ. Та бүхэндээ уншин хүргэх дараагийн шилийн сайн эрийн түүх болох Туваагийн баячуудын шүдний өвчин болж явсан Чотонгийн Арья. Чорос овогт Жотонгийн Арья нь аргын дооллын 1912 он буюу 17 дугаар жарны усан гулган хэмээх жилийн хаврын тэргүүн сарын эхэнд дөрвөд далай хааны Раагүний хошуу харагнад хэрэм хэмээх газар ядуу тайж Жотонгийн 1-р хүү болон мэндэлжээ. Чотонгийн Арья хэмээх увс нутгийн нэгэн сайхан нэр 1980-ад оны хүртэл нутгийн олондоо гайхал гэж хүндлэгдэн сайн сайхан амьдарч байгаад таалал төгсөж үлээ. Тэрний үр хүүхэд өнөөдөр говьалтай увс аймагуудаар инх тунх амьдарч байна. Баруун аймгийн зон олон туйлын ядуу зүдүү амьдарч байсан 30-ад оны үед 90 цент хүрсэн Арья гэр бүлээ бүхэл хажуу хавийн айл амтнаа дижээдэг байсан тухай олонний ярихыг хэд хэдэн удаа сонслоо. Тэрээр морь гайхалтай сайн буугуулддаг. Моринд эрэмгийн нэгэн байж. Би ч залуудаа буугуул хоосон газар бараг 50-аагүй дээ. Цартаа шинэ мордыг буугуултан барих мөнж сайхан даа гэж ярьдаг байж. Тэрээр өвлийн нэгэн хазар хайрам жавартай хүүтэн шөнө Тэс сумын харьяад хамар дондог гэгчийн хамт Туваагийн баян жалбуу гэгчийн адуунаас аль тарагдыг нь шилж барьж аваад нутгийн зүг хөөн явахдаа баларсан юм боллоо. Эдгээр мордыг хоёулаа дэсийн хитэн ядуу айл тарааж өгчхөд мөрөө хөөе гэж байсан гэдэг. Гайхал Арьяна дандаа Туваагийн хилэг дэвтэрч тэдний баячуудын адуунаас нь шилж сонгон бөөн адуу хөөж овсын нутагт оруулан ядуу зүдүү айлуудаар тараан явсаар гайхал гэдэг хочтой болсон гэдэг. Ер нь тэрээр нэг үе Туваагийн баячуудын шүдний өвчин болж явсан байдаг. Дээхэн үед тус нутгийн хөгшчүүл 20-30-ад оны үед Увс аймгийн Наранболог сумын 3 хүний нэг нь лам, харин Дэс сумын 3 хүний нэг нь зард гарсан шилийн хулгайч байсан гэж ярьдаг байлаа. Энэ нь ч бараг үнэн юм байлээ. Чотонгийн Арьяна тэр шилийн хулгайч нарынх нь нэг. Тэр үнэхээр дуунд хүртэл дуулагдж, буунд хүртэл онилогдож явсан цуутай эр байж. Гигэнтэнд мөргөж гэр тонохгүй явсан үед нь 10-20-од адуу үзвүү, артилийн гуталтай Арья гарагдвуу гэж адуу малаа алдсан хүн сураг гаргадаг байсан гэдэг. Арья нэг удаа Данзан хэмээх баян ламын 3 газар адуу хөөн оджээ. Адууг нь хулгай авсныг дуулаад Данзан ламтан хулгайч хол байна. Дэсгийн голын хажууд ойртоод ирэхээр нь очиж уулзсан даа гэж адуучиндаа хэлжээ. Адуучин эр өндөр настай ламтан 100 гаруй километрийн цаана байгаа Дэсгийн голыг яаж хүрэх юм бол доо? Сайн хулгайч зарлаж байгаад хулгай хийдгин гэдэг. Шилийн сайн эр Арья Наранболгийн лам нарт ноосд нох хойж үлдээхгүй гэж ярьж явсан гэдэг. Тэрийг л гүйцээж явна даа гэж ойр тойрныхондоо хүүрнжээ. Хэд хоногийн дараа Данзан лам адуучингаа дуудаж жил нас мэнгд өргийг нь үзээд чи сум атгах болох нь хэмээжээ. Тухайн нутгийн лам нарын хулгайчийг барих нэгэн уншлага ёс нь сум гүйлгэх хэмээх зан үйл байж.
Сум атгадаг хүн нь өөрийн бодол санаагүйгээр номын тааллыг хүлээж тэрний хүчийг дагдаг юмсанч. Жирийн хүмүүсийн яриагаар бол нэг бодлын гажигтай хүмүүс л сум атгадаг ажээ. Адуучин ирж энэ мэдийг өмнө нь мэдэх болохоор дансан ламд нь бүргэж эхнэр маань хариугүй амарч болчиход байна. Би сум атгамааргүй байна гэдэл үйлэн дуулсан байна. Дансан лам тэрнийг нэг том хараад би чамайг юу гэж илий болоо амтан болгох юм бэ? Чи бидхий ай гэж зоригжуулжээ. Үнэн дээр шилийн сайнэр гайхал Арьяагийн гэрт мань адуучнаас өөрөө сум атхан очих зориг зүрхтэй хүн дансан ламын ойр хавьд байсангүй. Ингээд чүн болмогт дансан лам адуучин нэрийг хажуудаа суулган гартан сум буюу хонхны очир атгуулад өөрөө ном гүрэн уншаад суучгаж. Ламтны дуу улам жангарч ирэхэд сум атгсан ирэ дагжин жичирч амнаас нь цагаан хөө сахараад иржээ. Дансан лам сүүлийн шад номоо хөнгөнүүлэн дуусгахдаа мөнөөх сум атгсан нэр үсрэн босч зуухан дээгүр харайж гараад уяан дээр байсан мөрөндөө мордон баруун хойд зүгийг чиглээ давхиж одсон байна. Энэ үед дансан лам магнааныхаа хөлсийг арчинга үүр зайхын алдад миний адууны сураг гарнаа гэж амандаа гүвтнэж байжээ. Тэс наран булаг сумын хооронд 200 гаруй км зайтай бөгөөд адуучин ирэ тэр замыг мориор 3-4 цаг туулсан байгаа. Бартаа ихтэй хөдөлгөө мориор гарсан хүн 2 хоног газар гэдэг. Тэр шөнө шилийн гэрээ Арья Товагийн нутгаас адуу хөөгөөд дөнгөж гэртээ ирээд байж. Тэгээд үүр зүрээр жаахан зүрмүлэг хайдаад байж байтал том улаан үдтэй хүн дотхоор нь шагаагаад адууг минь өг эсвэл хүүгч нь авнаа гэж шивгэнжээ. Гэвч угийн шашин чүддэггүй. Айх гэжийг мэддэггүй Арья дажгиндэл хөхрөөд танаа хідэн адуу тамд байгаа. Өөрөө очиод авахгүй юу гэж хэлээд унтаад өгч. Гэвч өглөөн нь тэрнийг сэрэхэд эхнэр нь 6 сартай хүүхдийнхээ хөрсөн биеийг тэврээд уйлан сууж байсан гэдэг. Ингэж Арья нэг удаа айхтар чадуулсан гэдэг юм. Гэсэн ч үлэмжийн бүх зүрхтэй тэрбэрээ хиндэж бууж өгсөнгүй. Шаз руу нэгэн байсан бөгөөд айхтар хараал хийсэн дансан ламд хүртэл бууж өгсөнгүй. Дээрх явдлаас хойш Арьягийн гэрийн дотхоор мөнөөх том улаанууд үүр шөнийн цагаар байнга шагаадаг болж. Тэгэвч Арья чаддгийн бол намайг өхөөлөхгүй юу гэж хэлээд унтаад өгдөг байж. Тэрнээс хойш Арьягийн эхнэр нь дахин хүүхэд гаргаагүй гэдэг. Ийхүү баядын нэгэн цуутай хулгайчин удам 3 газар гадуунаас сууж дасарсан гэдэг үлээ. Уг нь хонхны очир адгсан хүн хулгайчийг олоход хулгайч идгээд дэсэлгүй үннээ улаагаад үйлж дуулдаг юмсанж. Гэтэл мань Арья огт тоохгүй унтаад өгдөг байж. Тэрбээр 50-наас гараад ирмэгцээ тооврын мал дагдаг болсон байна. Хөвсгөлийн ханх тусганд малаа хүргэж душаагаад буцахдаа шир лам дагаж ширэг долоож явсаар шилб хүртэл бөөстөв гэж замаас адуу хөөж өртөөлөх мэт тавьсаар босод тов урчтаасаа төрүүлээд нутагтаа очихдаг байж. Нэг удаа тэрнийг тооврынхаа малыг душааж хаад нутаг буцаж явтал нэг айлын уяан дээр баахан морд багшран харагджээ. Байдлыг ажиглуул гэрт бөө бөөж байгаа маягтай байж. Бөө удаханд угийн дургүй. Тэр тусмаа ганц хүүгээ харуулж чадхаас болж алдсан Арьягийн уур гинэд хурч уяан дээрх бүх мөрдийн уяаг тайлж сууллаад гэрт явж орсон байна. Өвдөж ядарсан нэгнийг аз модон дээр суулгаад бөө бөөж иглэхдээ яг таарч. Бөө хамгал шившлгээ дуусгаад өмнөө тавьсан төмпөнтэй эмээг бүтээлгийг авахад элтвийн өд хорхоо язганаж байсан бөгөөд Арья эннээс ижиглээд бошуухан гарч модон өмнө нь сул тавьсан мордөө хуу хаман хөөж оджээ. Арьяг хойноос нь хөөхөн мордтой хүн тэнд үлдсэнгүй. Гэвч Арьяг нэгэн хөдөл даван эргэж харталаа. Наран доогуур ширгэх мэд онис нүдтэй. Цав цагаан толгойтой их л сонин эмэгтэй хойноос нь хөөж явхан дээр. Арьяг дашуура далаагаад эрэхтэл тэр эмэгтэй толбтой цагаан мөрийг үлдээчих. Бусдыг нь та аваарай гэж хашгирчээ. Арья бас зовлон үдсэн хүний хуваарь тэрхүү идхээ эмэгтэй үгэнд орж уг мөрийг үлдээгээд бусдыг нь хөөж одсон гэдэг. Тэрбэр хол ороос өждөж нөгөө газар гадуу хөөж ирээд нутгийнхаа ядуу зүдүү хүмүүс тараагаад өгчдөг. Өөртөө ердөө 2-3 сайн морил авч үлддэг байж. Тиймээс нутгийнх нь уг нь манай нутгийн хамгийн баян хүн бол шилийн сайнгэр Арья шүү дээ. Даанч тэр өөртөө унахтай ганц гүүж байхгүй. Тэгсэн хэрнээ тэрний нэрний адуу манай нутагт азаргаараа байдаг. Тэрний өмч бол азар гадуу мэдхэн биш. Нутгийн ардууд тэр чигээрээ тэрний өмчөө гэж ярьдаг байсан гэдэг.
Чотонгийн Ария 40-50 оны үед Овсын хой талын хилийн заставынханд мондошгүй тус хөрөгдөг байсан тухай тэр үеийн хөгшчүүл өнөөж дурсдаг юм. Нэг удаа хилийн заставын дарга Донров гэгч Арияг дуудан уулзаж "За чамд төрийн өмнөөс нэг даалгавар өгье. Энэ даалгаврыг биелүүлж чадвал чамайг бид зөвөр орхино. Туваагийн хилийн дээрэмчдийг 2 хоногийн дотор барьж ир. Барьж чадахгүй бол чамайг барьж дуучаана" гэж хэлжээ. Ария юу ч хэлэлгүй мордод явчихж. Тэгтэл нэг харанхуй шөнө Туваагийн дээрэмчид өвлийн толгой гэдэг газрын бутан дунд амарцхан хэвдэж байтал Ария сэмхэн дэдэнд ойрцоор дэрэгдэн ирээд гинэд довтлон 3 Туваа дээрэмчнийг яахыг зургүй барьж сайтар хүлээд тэнд нь орхин оджээ. Нөгөө дээрэмчид хүлгэндээ тийжилж буухай орол үлдсэн гэдэг. Тэр шөндөө Ария давхсаар хилийн заставд ирж барихыг нь би барьлаа. Янзлахыг нь та нар мэд. Өвлийн толгойн будан дунд хідэн бэвэлсэн юм хэвдэж байгаа гэж хэлээд мордчээ. Хилийн зэргийнхэн тэрний тусламжтайгаар ийхүү Туваагийн хідэн зартай дээрэмчнийг барьж авч чадсан гэдэг. 1930-ад оны үед тэрний Туваагаас хөөж ирсэн зээр дазрахтай жороо хөрмөрт 400 шахам тонны адууны өр төлөөс Овс нутгийн зүүн говь Тэс сумдын адууны цус сайжирч олон арван хурдан хүлэг шинээр мэндэлсэн түүхтэй юм. Тиймээс өнөөгийн Баруун аймгийн уяаж нараа шилийн сан ирж Жотонгийн Ариягаар бахархаж явах ёстой. Харамсалтай тэд энэ хүний намтар түүхийг ч мэддэггүй. Намтар түүхээ тухай овог нэрийг нь ч мэддэггүй. Гайхал Ария өөрөө сайн уяаж, морь шинжээж байсан гэдэг. Овс нутагт дээхэн үед Ария 3 халтар гэдэг гайхалтай хурдан хүлэг байсныг Баруун аймгийн настайчууд өнөөж дурсан ярьцгаад юм. 1961 онд Овс аймаг байгуулагдсны 30 жилийн ойгоор нэжгэр том наад болсон бөгөөд уг наадмын их насны мордын уралдаанд 250 морь 30 км дурлцсан нь аймгийнхаа түүхэнд хамгийн том тооцогдож үлдсэн. Энэ наадамд хурдан халтрыгаа уралдуулахаар авчирсан Ариягаа Тэс сумын хурдан хүлгүүдийг шинжиж үзлээ. Төрүүлэх нь бүх хил айрагдах морь далга. Миний хурдан халтрын урд гიშгэх ганцхан бөгтөртэй зээрд мөр байна гэж хэлсэн нь албан эс оруулж, ховдын соргогдын зээрд төрүүлж, Ариягийн халтар удаалж байсан түүхтэй билээ. Бидний өнөөдрийн та бүхэндээ бэлтгэн хүргэж буй шилийн сан ирчүүдийн тухай хууч домог ярианы part 2 энэ хүрээ төгсөж байна. Энэ хүртэл бичлэгтэй хамт байсан танд үнэхээр их баярлалаа. Хэрвээ манай бичлэг таалагдсан бол сувга subscribe хийгээд мөн бичлэг дээр лайк дараад комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсмээр байна. Танд дахин нэг удаа хүсье. Та манай бичлэг дээр лайк дарж комент бичснээр YouTube-ийн алгоритм манай бичлэгийг илүү олон хүнд түгээж хэдүүлээ улам олоола болоход энэ маш их дэмжлэг болж байдаг шүү гэдгийг дахин хэлэхэд таатай байна.